Муу ээж чинь энэ амьдралын төлөө гүрийсээр байгаа дуусах нь. Гэхдээ чиний тэр сургуулийн төлбөрийг хүртэл олох гэж яаж махаа идэж явж байгааг харж байгаа үстэй минийхөө. Минийхөө. Ширээсээ тэр ээж хэлээд байгаа. Автобус бацсан ажил болох юм яасан бэ? Одоо тэгтээ тэр хичээл амарлаа. Тэгэл хичээл амрангууд л ямарч очивол ажиллаад үзье. Тийм. Миний хүү чинь ийм ухаантай штэ. За. Хоёлаа энийг босгоод дуургаад үзнэ. Зөөлхөн төлбөр. Тэр зама энэ утасгагч залгаад үзнэ. Залгаачлаа. Манай хийж болж байгаа гэж. Бараг чамтай чацуу байх шүү. Тийм үү? Хоочны дээ гэдэг юм л байгаа юм да. Ард түмэн дагаж мөрдөхгүй бол хууль дүрм гэж байхын хэрэг. Ард түмэн дагаж мөрдөхгүй бол хууль дүрм гэж байхын хэрэг байна уу? Хууль дүрм журмаа үл хайхран дагахгүй бол аливаа нийгэм оршин тогтнож чадахгүй. Чимгээ чи одоо яхаа болцсон биз дээ? Ажлын. Гэтэ энэ их мөнгийг эргээд буцаагаад өгчнө гэхээ бас хайрын тий. Тэглэж хинт ч өгөх юм бэлээ. Энэ их мөнгийг бурхан өгж яхад авахгүй юм бол насаараа гуулгач явна штэ. Тийм биз дээ? Би одоо болтол энэ мөнгө яаж орж ирснийг бодоод ойлгохгүй. Энэ манай молыг зууж ирсэн бололтой. Гэхдээ хаанаас? Money. Ой. Би нэг ном уншижсэн байхгүй юу? Тэрэн дээр нэг нохой нэг ядуу айлд утсан байна л да. Тэгсэн чинь тэр нохой оцсон цагаас эхлээд тэр айлцтай амар баяцсан гэсэн шин. Гоё яагаад тээ. Ер нь бол дээр үд чинь ийм хав нохойг лам нохой гэж нэрлэдэг байсан гэсэн. Манай молыг нь ламч гэж дээ. Тэ яагаад ч юм манайхын нохойг авсанаас ээж авыг хэрэлдэгэ баг болсон. Тийм үү? Аав хайртай байдаг юм уу? Аав их шүтлэгтэй хүн байхгүй юу? За. Гэтэ мухар сүсгтэн биш л дээ. Бурхны янз бүрийн хүн дүнд ном орчуулна. Би болон турсламаар л гэдэг. Даанч минь монгол хэлэндээ муу болохоор тэр хүн дүн номнуудыг орчуулж өчөрдөг юм уу? Чи мөнүүдийг сайн хардаа. Цоош ногоц. Айгуул дүнгэж магнаас аваад гараад ивжсэн баха. Тэгээд алдсан баха. Хүшээ. Хоёулаа ийм их мөнгөтэй болсон чинь пэйж явъя та. Маргааш гарч нисэл тэгээд тэнд очиод энэ чекээ солиулаад гар дээрээ бөөн бэлэн мөнгөтэй 2 баян хүн хонгоснаас буугаал. Гоё газтэй. Юусе тгий. Би бол нээжээс бэж аваагийн гуугаад л байгаа л да. Үгүй яахын чекээ солиулж байгаа баригдчихвол яах юм? Яа тий. Алс юм аа гэж хэлэхгүй. Хаанаас? Хаанаас яадیں۔ Тэ орон дагуур исэн гэх юм уу? Үгүй яад юм бэ? Хаанаас л хаанаас олсон ингэж хэлж болно шүү дээ чинь.
Тийм үстэй. Би ерөөсөө эндээс 170 аваад дэлгүүр рүү гарч нэгж аваад энэ тийм авчирнэ. Гараа. Яагаад юм бэ? Ийм их мөнгөтэйж хоёлаа уцантаа нэгж байхгүй. Уух жүүс сууж ах юм. Гарья. Яасан бэ? Гарья л та. Юм гэдэг хачин шүү. Намайг Нью-Йорк гэж явж хахад тэр өндөр байсан гэж таалах үе реклам. Тэр реклам юу гэж? Манад байдаг бэлэн гом. Тийм үү? Би хараад бүр гайхсан шүү. Гэхдээ тэр олон бэлэн гомны рекламаар одоо яадаг вэ? Буулгаад ачиж болдгоо юм уу? Америкт бол хятад бараа бол зөндөө байдаг. Тэгтээ дандаа чанартай бараа байхгүй. Харин тийм гэсэн. Гэтэл манад ямар байдаг лээ тий? Тэгэд бодоод хахад энэ хятадууд бол нэг барааг 5 янзаар хийж байгаа. Тинөө тийм цаана. Гэтэ манайх нь очиод тэр хогийн л төвж ирэх юм да. Харин. За тэр хогийн чинь цуглуулдаг хүний нэг нь биш тий. Уучлаарай. Би тэгж хэлэхгүй л дээ. Тэнд чинь чанартай бараа бас байгаа шүү дээ. Тий? Тэрийг оруулж ирэхэд яа гэм болоо гэж. Манай дээг чинь энэ саанды худалдааны төвд лангуу түрээсэлтэн штэ. Бээжингээс эмхтэй өнөө гутал цөнгө зөөдөө. Тийм. Тэгээд ер нь гай байдаг те. Гайгүй. Хүүхнүүдийн хэрэгцээл юм болохоор тэгээд бас аваад л идэв. Хятад гэснээс Гонконгийн зээлэр бараа гэсэн тийм танил байна надад. Тийм үү? Тийм. Хүүши тэр хүмүүсийг бидэртээ танилцуулаач тий. Тийм хүмүүс бидэрт хэрэгтэй байдаг штэ. Тэр чинь харин айтах юм. Өстө олддгүй штэ тий. Тийм үү? Тийм. Тэгэхээр ийм байна л да. Хонконгоос тийм брендийн бараа оруулж ирээд зарж болох юм, тийм ээ. Гэхдээ жижигхэн дэлгүүр. Заавал нэг тийм одоо ном амш биш тий. Тэгээд одоо брендийн бараа заагаад байдаг байх чинь бол ашигтай биз дээ. Ашигтай байлгүй яагаад юм бэ? Одоо нэг хүмүүс чинь брэнд гэдэг өчтсөн штэ. Тийм. Тэр би юу вэ? Тэр найсгаа ер нь нэг дариухан шиг холбоо барья тийм ээ. Ер нь ийм. Юу дээг чи нэг Гонконг ухсаа гэдэг юм. За бүр шууд уу. Би тэнд чи ерөөсөө очиж үзээгүй штэ. Тэгээд нөгөө хэл усын ч мэдхгүй. За хэлнээс айлтвэ. Тэрүүгээр чинь дөрөв үр монголчууд байгаа штэ. Тэ? Тэр чи ерөөс санаа зовх юм байхгүй. Чамаа очиход хүн тосод авчихна. Чи очиод бараагаа үзчихнэ. Энэ гэж хэлээд болоо. Оо тийм үү. Чи эргэл үрээд шүү дээ юм. Санаа зовх юм байна. Бүх бараа зээлэр тэ? Тий. Юу гоё. За алийг толгой. Али энэс хийгээч. Али би хийж үгүй. Би чи харин ямар сайхан сонсголонтой. За ингээд нөгөө болцоо чинь бизнес олж хоёрдгийн байжээ. Зүгээр штэ. Дими юм яаж яхаар эн чинь нэгэндээ ашигтай зүйл ярих хэрэгтэй. За тийм ээ. За харин сайхан ярьчлаа. За ингээд брэнд дэдгүүрийн босс болохын төлөө ерөөдөө шиг. За. За. Хуучин амд минь. За ороо. За яваад байдаг юм. Хэм манай хаалга их өргөн болж итэй өнөөдөр. За. Кодоо яах вэ? За, суу. За баярлаа. Кодоо Аяр зорж ирэх бол тэр мөнийг бас нэг жоохон би шүрхэнгүй байна уу гэж. За, ажил ихтэй байна. Гэхдээ яг л ингэж явж лээ шүү дээ. За. Ингээд дарга даамал болчихгүй л яваад байгаа ээ. Чи одоо миний дарга даамал энэ гэж юу байх вэ чи хийж байгаа шүү дээ. Тэгээд тэргүй ямар чадах биш. Гэхдээ яг л тэгээд сурсан
дадснаар нь уран бүтээлийн ажлыг хийсэн болоо тэгэл шогсч байгаа штэ хөө. Зөв. Гү чи өгнөгийн дуулаач сая нөө утгын чимэг богино өгүүлгийн уралдаанд цэнтийн дорж готгохоо өгүүлгийг уралдуулаад төрөөлөө үлчгээд байж байгаа штэ. Үлдсэн. Яамай да. Навчаа. Наашна цай оруулаад ирэх 10 дан ирсэ. Та хөөч. За. Тэгээд манай нам олон хуулчхаад. Цаагаар чи бөө юм болж байгаа үстэй. За одоо арайч бас нэг тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Цаг нь боллгүй дээ. Тэгэлгүй яах вэ? Одоо чи бодолтой ч үү. 90 онд. За 90 онд одоо чи бидээс өлсгөлийн тэргэл гүйж явахад төрж үйсэн хүүхдүүд өнөөдөр 23 хүрч байдаг. Тэхгүй яах юм бэ? Тэгэхээр чи бидээс санаа нэг анханасаа хийж ярьсан зорь зүтгэсэн юм а өөрснөө гардаад нэг хийх цаг нь болсон доо даанч. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ гэхдээ манай залуучууд одоо брэнд гэж ярина уу болохоос биш ардчсан хувьсгалын тухай мэдлэг маргахан байна шүү. Гоо одоо манай тэнэг багтаж яах вэ? Манай хүү. Зурагтаар ерөнхий сайд байсан амар жаргал гişүүн гарахгүй юу? За. Энэ хэмбэ гэсэн чинь Арагугийн ахуу гэж яахгүй юу? Арагу нөгөө юу бисэр явдаг нөгөө реалитигийн хөтөч. Шүүгч. Тийм. Зохиолч үлээ. Тэний нэг үрээ. Тэрүүнтэй одоо манай амра айгуул тэрнтэй адилхан. Тэнд манай хүнтэй. Тэ нэг л төслөөр байж тийм. За. Гүн чиний ямар сонин сайхан хоор зургууд энд залцсан юм бэ чи ч удаа лөө? Энэ ч юу хөө? Ямар сонин хоор зургууд харагдаад байна үлээ хөө? Гүн чин юу ч 90 оны жагсаалын үеийн зургууд байж штэ. Тийм үү? тэгэлгүй яах вэ? Гү тэрийг хаа? Нэ. Одоо энэ бол харж байна. Улс төрийн давчаа огцсоор энэ төргээд нэг сарын жагсаалын тэгэлгүй яах. Нэг нодлон билүү, уучнан билүү. Манайд нэг Ирия гэдэг Ротерс агентлагийн сурвалжлагч эмэгтэй байдаг. 10 жил Монголд ажилласан гэнэ. Тэгсэн. Тэр хүний гэрэл зургийн үзэсгэлэн гараад. Тэрнээс л хөдөлтөд авчихсан юм байна. Тийм юу зааж хаана үзлээ гэж бодоод байсан чинь. Тэр тэгэж чинь би байлаа шүү дээ. За дарахгүй шүү дээ. Яг үнэ. Гэхдээ чи юу л да. Тэр уг нь чинь 90 оноос ирсэн гэж бодохдоо зэрэг чинь 89 оны үеийн зургууд бараг байхгүй шүү. Тэгэлгүй яах вэ? 89 он гэдэг чинь одоо өчиг их чинь байна шүү дээ. Яг нэг уран бүтээлчдийн юм лээ ямар зөвлөгөө тий залуу уран бүтээлчдийн улсын 2 дугаар зөвлөгөө. Яг үнэ. Тэндээс чинь л бүх юм эхэлсэн шүү дээ. Тэмээ. Сайхан цаг. Ирж байж дээ. За. Квас. Бас их сайтай тоочи. Ийм хоор зургуудыг авч яваад энэ чинь сэлсэн байж идэг. Одоо тэгээд энэ түүхийг бичих хүн алгадаа. Тийм шүү. 10 жилийн сурах бичгэн дээр одоо бичдэг ч юм уу, үгүй ч юм уу. Тэгэхээр зэрэгэл нөгөө коммунистууд чинь ардчлал чинь одоо бид ардчлагчид. Тий. Монгол ардын намынхан болохоор ардчлалыг бид авчирсан. Тэгэл ардчилсан залуучуудын хөдөлгөөн чихэх шиг яах вэ хөө? Юм гэдэг чинь тийм ээ. Цаг нь болоод ирэхтэйг зэрэгэл тийм ээ. Болох ёстой юм болдгоороо болоод л өнгөрчүү дээ. Тэгнэ. Яг одоо цаг сайхан болчихоор бүх юм номгоор мараа. Ясаараа ингээд цаашаа хөгжөөж явчих юм чинь. Тэр цанаа зоож. За тэр яах вэ гэж. Чи одоо тэг юу хийгээд байна надаа? Нөө уулын авирдаг мөн болсон.
Болсоо. За. Зургтаа үзэл. За. Сонингоо уншаал. Хий улс төржүүл. Бидний одоо ингээд юм хийхгүй суугаад ахтай зэрэг чинь өдөр өнгөрөхөд хэцүү байгаа зү. Одоо эхнэр хүү хоёр ажиллаж байгаа болохоор одоо би юугаа хийх вэ? Гэхдээ уул нэг юм ажиллаж байсан юм аа. За юу тэр? Гэхдээ энэхүү ойрхон нэг зогсоод ажиллаж байсан. Оо за. Машины. Оо за. Тэгсэн чи одоо хэм мэдээд байсаа. За. Нэг ойлгох юм да. За. Газрыг хөдөлж яваад машин барьчихсан. Ингээд би ажилгүй гэртээ зүгээр суугаад. Юу саяхан нөгөө заа ажгарах. Энэ өнөөдөр сонин. За. Одоо энэ улаан хорсголчд баг хөх хөвсгөлчд энийг унш та. Үзнэ. Харсан юм байна. Үгүй энэ дээр чинь одоо хувьсгал төвцлийн Ахмад зүтгэлтэн гэж 90 онд хувьсгалд оролцож байсан хүмүүсийг бүртгэж аваад тэтгэр болгоё гэсэн нийтлэл гарсан байж тээ. Уг нь бол энэ их зөв санаа юм байна шүү дээ. Тийм шүү дээ, зөв. Тааж хэрэгжих үгтэй. Яагаад? Одоо энэ тэр арчсан хувьсгалыг чинь хэлсэн манайхны чинь нөгөө эрх чөлөөний одон гол одоо вакцаалж баримжаал нуулахаас биш. Яг тавтай тодорхой юм. Өгчих хэрэг бас хэцүү. Одоо энийг ихлээд маах аваа өгчөөснээр сүүлдээ нам орж ирээд тэгээд жоохон хатахыг тараацсан юм байл шүү дээ. Гэхдээ энэ зүйлийн бас нэг хууль мөл яваад байсан байх шүү. Тэгээд тэр хууль нь сэргээд ирвэл болох байл үүдээ нэг шийдэгч юм байна. За тэгээ. Яа гэнэ? Телевизэр үзээл. Телевизэр хийснээс юу шүү дээ. Уг нь бол их олон телевизтэй байх нь одоо үзэх юм ихтэй юм да. Тэгэхдээ олдвол өлднөө гэсэн үг байдаг шүү дээ. Одоо нэг сууг эргүүлэхээр зэрэгэл нэг кино гарч байгаа. Сүүлийн үзээд дахиад нэг эргүүлэхээр зэрэгэл дундуур нь үзээд дахиад нэг эргүүлэхээр зэрэг эхэлж байгаа харагдаад ингээд нэг холион бантан нэг л ойлгосон ч байхгүй ойлгоогүй ч байхгүй ингээд өнгөрөх. Яг тэгж байгаа байна. Гэхдээ энэ чи одоо энэ телевизийн одоо цэгцэлж болдгоо. Гэхдээ цэгцлэгдэхэд байлгүй. Гэхдээ ер нь нэр хиний анаагаа бас телевизийн тухайч тиймэрхүү юм бодогдох юм шүү дээ. Харин тийм. Энэ телевизүүд нэгээ зогсоод цаашаа яваадаг нэг цэгцлэгдэх байлгүй. Ер нь ч тэгээд өглөө болоод босгоод ирэхдээ нэг шинэ телевизтэй болцсон тийм ээ. Өдөрт нэг шинэ телевиз бий болж байдаг одоо манай. Тийм л болцсон байлаа шүү дээ одоо тийм. Тэгээд эднээс бас болоогүй тийм ээ. Бас энэ болцооны усуудаас руу цаад л манай нэвтрүүлэгт орооч байлгүй. Орохгүй ихтэй зэрэг их цан гаргасан болох гэдэг байна. Нэрээ тэгээд сүүлдээ өөрөөс хүртэл ичээс ураад гооч тийм. Нэг сууг эргүүлдэг арцаашаа сууж байдаг. Дахиад нэг сугсаал өгсөн чинь нүдний болоо өргөд байж байдаг. Нэг сууг эргүүлэхээр 10 нөгөөд энэ 10 дахиад зурхаар 10. Гэхдээ нэрээ саяхан чиний нөгөө тоглосон сүүдэр кино гарав да. Тий. Одоо юу гэдэг лээ нөө их л залуухан байж дээ. Тэгэл гоё. Нөгөө хүн чи бас нэг дажиг охинтой хамт байна. Гэхдээ хүшгэн хагас алт болохоор нэг сагдахгүй байна. Лүүн зохион шүү дээ. Чи танилцахгүй мэ? Яах юм бэ? Дурангаар хэцүү юм бэ лээ. Миний найзыг юу гэсэн гэлээ дээ. Очоо танилцах гэсэн чи пэг яг хийгээд байсан гэвс дээ. Тэр чинь мань чин энэ тоглоом үлнээсээ хичээл
Тэнийгс аим ярьж чадаагүй шүү дээ. Уул зүгээр л охин байлээ шүү дээ. Хөөе. Энэ болт гомо юм уу? За чим тэнийг юм яриад байгаа юм бэ? Тэр чи ихнэр хөвгттэй шүү дээ. Энэ л тэгээд комент ч гэсэн байна шүү дээ. Чи ч одоо комментэнд итгэдэг юм уу? Наадахны чи ард болтыг муулах зорилготой зөндөө хүмүүс сууж идэв шүү дээ. Тэгж яадیں۔ Ос дөрвөө. Нүгөө хитэн орсны үндэн дээр битгий шүсээ хацаа химээ байна дээр